Нора Майкл хоёр гэр бүл болоод яг одоо 20 жил болж байна. За 20 жилийн өндөрлгөөс эргээд харахад 19 настай Томо гэдэг эрүүл цовоо хөөрхөн хүү, дээрэс нь хоёр давхар байшин хөөрхөн эдлэн газартай ерөнхийдөө дундаж боломжийн Америк айлын амьдралыг бүтээж чадсан байдаг. За Нора бол яг өөрөө гэрээрээ гэрийн эзэгтэйгийнхээ ажлыг хийхээс гадна онлайнаар бас ганц нэг юм хийж 5 онцоос олдог. Майкл бол нэгэн компанид одоо бараг 24-5 жил доктор сурчлагтай дунд зэргийн албан тушаалтай ингээд ажиллаж амьдарч байгаа ийм энгийн гэр бүл байгаа. За Норо нэгэн өдөр одоо тэ оройны хоолоо бэлтгээд нөхрөө хүлээж ийсэн. За хүүнч ирсэн, араас нь Майкл ч ирсэн. Ингээд энэ гурав сайхан хоол ундаа идээд өөрсдийнхөө өрөө рүү явцгаасан. За Майкл бол яг хуу ажил төрөл маягийн хүн учраас эртхэн одоо эрт явдаг учраас эртхэн ирээд хоол ундаа идчихэд орд ирэндээ ороод унтдаг. За тэгээ өдрийн ачааллаасаа шалтгаалаад Майкл заримдаа бас зүүдэндээ ярьдаг. За тэрийг Нороо сонсож бас нээж хөөрөөд ингээд сайхан тоглоом шоглоом болгоод өнгөрдөг ийм л энгийн айл. За Майкл бол зүүдэндээ нэг сүртэй яриад байхгүй загас жарахаа машин тэрэг эсвэл ажил дээр болсон одоо шок хошин юм ярих тиймэрхүү л маягтай ингээд энгийн зөөлөн одоо хардаар зөвлөдөг маягийн ийм хүн байгаа. За Нороо тэр оронд нь одоо ном унших гэдэг юм уу өөрийнхөө нарийн ширийн юмыг бас хийдэг учраас заримдаа Майклыг тэгж ярьж байгааг бол сонсдог. За ингээд нэгэн өдөр Нора Майклыг унсны дараа өөрийнхөө өрөөнд дуусгачихсан номоо дуусгаад ингээд сайхан байж идэл одоо Майкл ээлжид одоо зүүдээ ярьсан. За тэр зүүдэн дээр эхнэрийнхээ нэрийг Нора гэж хэлээд тэр чимдаанд бити хүрээрээ гэж одоо маш сандарсан хоолоогоор хэлээд хурдан хоёлаа эндээс гарыг гэж одоо доод өрөөнөөсөө гараад явж байгаа юм шиг тийм байдлыг бол үзүүлсэн. За Нора тэр үед нэг гайхаад энэ ч одоо загас жарахаа машин тэргээ ярихгүй юу сонин миний нэр усыг хэлээ тэр чамдаанд бити хүрээрээгээд хамаг хөлсөн цутгаад байдаг үлээ гэд ингээд гайхас хийгээд ингээд унтцгаасан байдаг. За ингээ өглөөч болсон хүнч сэрсэн ингээ гуруулаа өглөөний цай уугаад тал тийшээ явахын алдад Норо нөхрөөрөө тогломоор санагдаад өнгөрсөн шөнө юу зүйлснээ санаж ийн гэсэн. Нөхөр нь ч бол яг одоо тоохгүй мэдгүй юу зүйлсэн яасан ийсэн гэдгсэн чинь тэр чамдаанд юу байгаа надад үзүүлж болохгүй юу хийчихэд яагаад ингэж байгаа гэж хэлсэн. Тэр үед Майклын царай хувьс хийж сонирн болоод юу чамдаа би тийм жамдаан тэр зүүдлээг өгч хэлсэн. Тэнгууд Норо чи зүүдэлсэн чи доод одоо хонглын өрөөнд нэг чамдаан нуусан тэр дотор чи яг юу байгаа тэр чи мэдмээр байна гэж одоо тоглоом шоглоомор хэлсэн. За энэ үед бол Майкл ашсар ихээр твдэж өглөөний цагаа дуусгахгүй ер нь би ажил дээр юм уу мартцсан байна. Эртхэн явж бас нэг наануу цаанаа ажил амжуулъя гэдэг тийм санаа цуглдуулсан. За нөхөртөөгөө 20 жил амьдарч байгаа учраас нөхрийгөө худлаа ярьж байгаа тавгуудж байгаа бүх зүйлийг Норо мэдэрдэг учраас одоо тоглоом шоглоомын сүүлдээ юм царай бараалтайгаар бол төгссөн байдаг. За ингээд Норо ч яг хуу нөхөр нь ингээд сонирн болсон өөрийнх нь зүйлийн бүх зүйл ингээд давхцсан. Ингээд Норо доошоо хонглын өрөө рүү явах гээд очсон. За тэгээ очиод хаалга дарахад хаалга нь бол цоочтой байсан байдаг. За яг энэ үед Норо бол үнэхээр гайхсан. Эргэж нөхөртөөрөө ирээд яахаараа энэ хаалга ингээд төгжээтэй болсон. Хизээнээс хойш ингээд төгжсөн. Чиний ажлын өрөө, агуулгын өрөө, сангийн өрөө гэдэг гарна чи ингээд төгжсөн юм. Яагаад энэ өрөө төгжээтэй байгаа бол түүр нь хаана байна гэдэг үг хэлсэн. За тэнгуут Майкл аягүй сонин бараангуудаа уучлаарай миний ажилдаа явах цаг болчлоо. Тэгээд энэ өрөөний эжэнд бол хүрээ би ингээд дээр машин дэргэнд авч явж байгаа алдцсан одоо хүртэл болохгүй байгаа одоо сүүлийн 2-3-7 хоногийн турш олохгүй байгаа. Би ямар ч байсан энэ амралтын өдрөөр одоо хаалгыг чинь нэвтээх нэвдээд цойжийг нь оронд нь солиод ингээд шинэлхүү хийгээд өгөө. Тэр бол тэсээ байжий гэдэг тийм үгийг хэлээд яруу сандро тэгээд машин дэргээ унаад явсан. За Нороч бол яг хөө амралтын өдөр хүлээх болсон. Гэтэл одоо яг харахгүй нөхөр нь ингээд самгартаа сандраад байгаа зүйлийг мэдэрсэн учраас Норо ямар нэгэн зүйл тэр цэмо чамдаан энэ агуулгад байгаа юм байна гэдэг тийм хандыг бол авчихсан. За ингээд Норо 19 настай Томо хүүгээ явах чахт нь очоод чи ээжтэй туслах хэрэгтэй байна гэж хэлсэн. За тэнгууд Томо хүү инээгээд ийм сайхан өглөөний цай хийж өгсөн ээжтэй туслана ямар байна иймэр гэсэн. За тэнгууд аав чи надаас ямар нэгэн зүйл одоо энэ агуулгад доор нуугаад байна. Энэ техникийн өрөөнд нуугаад байна. Чи энэ хаалгыг онгоолгоод өгөх боломж болцоо байна гэсэн. За тэнгууд Томо хүү би ч одоо хичээл номдоо ари ажилла бодмоор нэгт ээж нь гуугаа. Би одоо өнөөдөр ч юм уу тавгүй байх гэдэг байна. Чи ядаж 30 минутын дараа ядуусаар явж чадахгүй гэж гуйдаг. За тэнгууд Томо хүү за тэгвэл би яг хуу танд туслая. Би одоохон гараж ороод тэгээд гараж ороо янз янзын тийм төмөр
алах хадуур 9 шидийн бариад одоо орж ирсэн. За ингээд цоожийг над дотор талаас нэлээд онгоц ойргоо сүйдээ болохгүй лом хийж хөшиж одоо техникийн өрөөний хаалгыг цааш нь нээж онгойлгосон. За ингээд дотогшоогоо тоомо ээжээгээ дагуулад ингээд уруудаад ороход бол гэрлэн шатчихсан байсан. За гэрлэн шатсан хав харанхуй өрөөнд яваад ороход бол тоошороо татсан техникийн одоо тий үзэл одоо тийм сангийн тоолор моолор юмнууд байдаг юм уг шороондоо дарагдсан өрөө байсан. Энэ өрөө яг юм байдаг гэдгийг мэддэг. Гэхдээ жилдээ нэг удаа юм уу хоёр удаа л ордог байсан байгаа. Яагаад ордог байсан бэхээр шинэ жилээр нэг газар авах гэж эсвэл өвлийн хувцснуудаа тайнаачаас нь болох гэж жилд нэг хоёр удаа л ордог иймэрхүү одоо шороотоос дарагдсан өрөө цэвэрлэгээ мэвлэгч бол хийдэггүй. За ингээд тоомо хүү ээжтэйгээ доошоо уруудаж ороод гэрэл байхгүй учраас бас утасны гэрэлээс тусгаад тэр хаваар юм энэ төр үдсэн. За тэгэхээр тоомо хүү мэл гайхаж залхираад миний багтаа тоглож исэн одоо тий бүх тоглоомнод одоо яг дүрээрээ байж гин өөрхөн амтнд өгчихгүй яасан юм те гэж хэлсэн. Тэгэхэд ноороо мэдээж миний өвгийн тоглоомод учраас бүх амтнд өгч чадаагүй ингээд дурсамж болгоод хадгалсан байдаг юм аа. Доошоо нусан салгаад айтайхан хадгалдаг байжтэй гэсэн тийм ярьдаг. За ингээд тэр хоёр ерөнхийдөө чемдан гэдэг зүйлийг хайх ёстой гэдгийг бол хоёул ойлгож ирсэн. За ингээд чемдааны хэрэлд гараад энэ төр баахан явсан боловч одоо ямар ч чемдааны үүдсч одоо байхгүй олдохгүй байсан байдаг. За ингээд энэ хоёр нэлийн ажиллагаа мухарцсан учраас за боли явъя те яа одоо хаамаагүй юм зүйлсэн байх гэж хэлсэн. За ноороо тэнгууд яхахгүй нэг юмд байгаа. Яг тэгвэл аав чинь хэр организацийг сандаардаггүй. Яг энэ үед бол үнэхээр их сандарсан ямар нэгэн чемдан шиг зүйл байгаа гэдэг тийм үгийг хэлсэн. За ингээ овоолоотой байсан одоо газар баахан будагны лаазууд байсан. Тэрийг одоо тоомо хүү очиж одоо өшгөлөхөд лаазнуудын дундаас нэг чемдааны болон буцах байсан байдаг. За яг энэ зүйлийг ноороо хүлээж ирсэн учраас ухс хийж гүйж ирээд гэрэл тусгаад харахад яхаарахгүй нэг дээр бол чемдан тэр будагны лаазан донд нуусан маягтай байсан байдаг. Тэрийг ингээд татаж гаргах гэж болоод нэлээд ус хүнд нэлээд томхон чемдан байсан учраас түүнийг одоо гаргаж ирсэн. За гаргаж ирээд зогсохгүй тэр чемдан бас цоочтой гэдгийг бол ойлгосон. За энэ хоёр нөгөө чемданаа дэш наанууд цаанууд амжилсаар хагаад галтгоонд орж ирээд чемданаа тавиад задлсан. Задлахтаа мэдээж хүүхдэн нафтэрик алах байх гэсэн шидэм хэрглэж цоожийг эвдэж одоо тухайн одоо бол чемданыг бол нийлсэн байдаг. За ингээд аавынх нь нуугаад байгаа зүүдэндээ хүртэл одоо тийм гэрэл зохиулсан энэ чемдааны хэрэг одоо ингэ шийдэгчээ. За ингээ ноорооч яг чемдааны дэд дор нь онгоолгоод тодорхой онгож байхад баахан бичиг цаас зураг альбом ерөнхийдөө нэлээд дээр үеийн зүйлүүд бол байсан. За ингээ зураг бичгүүдийг харж байхад дандаа үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гэрээслэл бас тэ гэр бүлийн нарийн нандин хуучны зургууд байсан. За мэдээж нөхөр талынх нь хуучны зургууд байсан учраас ноороо бол энэ Майклийн талынхны юмуд байна гэдэг бол аюул сайн биз. Тэр тусмаа нэг нарийн гэрээсл олсон юу гэсэн үг гэхээр одоо Майклийн аавгаах нь нэлээд бас мөнгө төрөхтэй хүн байсан. Тэгээд олон жилийн өмнө насварсан. За тэгээд нас барахтаа өөрийнхөө нэлийн их хөрөнгийг Майклдээс өвлүүлэн үлдээсэн байсныг одоо тухайн бичиг дээрээс бол харсан. За ноороо бол иймэрхүү одоо тийм үлдэрлэх хөрөн наануу цаануу юм авч исэн гэдэг нь ерөөсөө мэдээгүй. Энэ хоёр ч нөгөө хүүгээ олсны дараахан лизингээр одоо энэ хоёр дахь байшингаа аваад ингээд анхны галгаламжтай бадраагаад явж исэн. За тэгсэн мөртлөө тэрний дараахан бас юм гэрээслэлээр ингээд аян ширийн үлдэрлэх хөрөнгө авч исэн гэдгийг бол ноороо ерөөс ямар ч одоо мэдэгдэх хүн байхгүйс учраас асар их шоконд орж одоо тийм нөхөртөө бол аюул гомдсон. Тэгээд яагаад тэгэхээр ерөнхийдөө энэ олон жилийн турш хоёлаа лизингээ төлөе, наануу цаануу явах болъё, ингээ тэгээ бүх юм ингээ гэл тэгээд идэг байсан мөртлөө давхар бас нууц хөрөнгөтэй байсан байдаг гэж илэрсэн байгаа. За ингээ зогсохгүй тэр зургнуудыг наачш нь үзэж итэл одоо ноороогийн үеийн бас нэг бүсгүй хоёр хүүтэйгээ тэрвэрлэгдсэн ард нь Майкл бас ингээ тэрвэрсэн байгаа гэр бүлийн тийм дөрвөн хүний зургийг бол олсон. За ингээд ноороо мэл гайхаж хэлэх өхрөө юу одоо тий хоёр хүүхэдтэй хүүхэн ягаад Майкл энэ хүмүүстэй гэдгүүл надтай өрч явах үедээ юу хүүхэн шуухан гэхгүй тий ингийн юм байсан. За 20 жилийн хугацаанд надтай амьдрахтаа илдэг асуудал гаргаж байгаагүй юу хүүхэн шуухантай ингээд зураг авах болж хамаатан юм болов яасан юм бол гэдэг амар олон асуултууд өөрийнх нь толгоонд орж ирсэн. За ингээд Майкл ажилдаа явцныг ашиглаад энэ хоёр чемданаа галтгоонд нэлээд сайн задлаад бичиг баримт өлөдлөх хөрөнгө
нарийн ширийн захиа ингээд бүх зүйлүүдийг сайхан баримтжуулж аваад ингээд сайхан галтгооны ширээн дээр өрөө тавьчихсан байсан. За орой Майкл ажиллаад ажиллаад хараад ирэхэд Майклын хүү Томо аль хэдийн дөрүүлээд ирчихсэн энэ нарийн ширийн зүйлийг бас олцгоод ээжтэй бас хань болгоо ихтэй ярьсан байжсэн. За Ноороо бол бүтэн өдөржингөө толгоо өвдөө те олон зүйлийг буцааж ухрааж бодоод энэ 20 жилийн амьдрал ямар амар одоо те хуурамгаар дүүрэн байсныг ойлгож нэлээд сандарч өчнөө болон аяг кафе ууж бараг те аюу их стрессцэн байдаг. За ингээ Майкл ч орж ирсэн. Майкл одоо хүүгээ эхнэртэйгээ галтгооны ширээний ард нэлийн албаны маягтай ингээд хүүтэн царайтай сууж байгааг хараа дээрээс нь ширээн дээр байгаа тэр борчин даан бас бус бичүүгээр юмнуудыг хараад ерөнхийдөө бүх зүйл илэрсэн байна гэдгийг ойлгосон байдаг. За Норо Майклыг наашаа суугаач гэж хэлсэн. За тэнгууд Майкл өөрхөн цүнхтэй амиг тавиа ширээний хажуудаар суухдаа энэ бүх зүйлүүдийг чамайг ингээд мэдчихээсэй гэж би ерөөсөө бодоогүй. Тэгээ ямар ч байсан та хоёр бүгдийг мэдсэн юм шиг байна гэж хэлдэг. Тэнгууд нь Норо нөгөө хоёр хүүтэй эмэгтэйгийн зургийг түүнд үзүүлээд энэ юу хүмүүс ямар учиртай яадаг ийдэм бэ гэдэг талаар асуусан. За тэнгууд Майкл за нэгэнт одоо тий олон зүйлийг нуугаад ямар ч утгагүй болсон бүх зүйл илэрсэн юм шиг байна. Тэгэхээр би чамд тайлбарлая. За чи хоёр гэр бүл болоод ингээд Томог олоод хоёулаа ингээд лизинг байр аваад ингээд амьдарч явах хугацаанд би нэгэн бас бүсгүй сэтгэл алдраад тэгээд чамаас гадна тэгээ чамайг жирэмсэн байх үед би тэр бүсгүйтэй бас давхар одоо тий нууц амаргийн харилцаатай явж исэн. За тэр үед одоо тий тухайн бүсгүй минь жирэмсэн болсон. Тэгээд энэ бүх нарийн ширийн зүйлийг би бас чамайг жирэмсэн байсан учраас хэлж чадаагүй. Тэгээд тухайн бүсгүйгээс бас салж чадаагүй. Иймэрхүү зүйлүүд болж исэн. За тэгээд яг тэр үед одоо манай авуугаах нь сураад надад бас тодорхой хэмжээний өв хөрөнгө өгүүлж ирсэн. Тэгээд тэр одоо өгүүлж ирсэн одоо орон сууц одоо байшингуудаа би өөрийнхөө одоо нууц амаргийг одоо хүүхдэд ингэж оруулж өөрийнхөө цалин мөнгнөөс ус ингэж наануу тавран зөвж исэн. Бас илүү гарч исэн бас орон сууцыг түрээслээ тэндээс орж ирж исэн орлогыг тухайн нууц амаргийнхаа санхүүжүүлэх ажиллагаанд явуулж исэн гэдэг зүйлийг хэлсэн байдаг. Норо энэ зүйлийг сонсоод үнэхээр гайхажсэн. За яг хуу өөрийнх нь өмнөх амьдрал бас байж магадгүй эсвэл хоёр хүүхэдтэй эмэгтэйтэй явж исэн байж магадгүй гэж хэлэх байх гэж бодсон. Гэтэл амьдралынх нь 20 жилийнх нь эхний 5 жил нь ерөөсөө ингээд хоёр их нэртэй хүний одоо их нэрийн өвөрг гүйцэтгээ те бүх зүйлийг нойлоос эхлээд ингээд явж ирсэнаа бодоод үнэхээр харамссан. Тэр тусмаа бүр 2-3 үүдэлтлөх хөрөнгөтэй тэрнийхээ нэгэнд нууц амгаас уулгацсан бусдыг нь түрээслээд нөгөөдгөөрөө санхүүжүүлсэн. Сүмөртлөө өөрөө цалингаа аваад энэ лизингийнхаа байрыг төлөөд ингээд тэгээ хоёр дүр эсгэж амьдарч исэн нөхөртөө Норо асар ихээр гомдсон. За тэгээд эдгээр хүүхдүүдийн дараа удалгүй одоо нууц амарг нь ахиж төрөө дахиад нэг хүү гаргасан байх жишээтэй. Гэх мэтээр ингээд 5 жилийн дотор хоёр хүү Норогоос төрсэн Томо гэдэг ингээд дахиад нэг хүү ингээд нийт 3 хүүтэй одоо өнөөдрийн хүртэл Майкл гэдэг хүн одоо амьдарч ирсэн байгаа. За Норо ч бол яг хуу Томо хүүгээ гаргасныхаа дараа эхний 5 жилдээ тийм Майклаас бас ингээд дахиад хүүхэд толлоо хүүхдээ бас нэг дүү гаргаж өгье энэ төргээ зөндөө гуйсан боловч одоо лизинг ийм тийм ажил карьер амжихгүй байна инфляц центр гэж яриад ерөнхийдөө халгаадгүй байсан. За ингээд энэ бүх зүйлийн нарийн учрыг Норо яг энэ үед ойлгосон. Эхнэр нь хүүхэд үсээд байхад нөхөр нь үгүй гэж цаарлаад байдаг нь хүүхдэр үнэхээр хахчихсан, хандчихсан байсан учраас өөрөөр хэлбэл аль хэдийн 3 хүүтэй болчихсон байсан учраас одоо Майкл бол хүүхдэд бол нэг ярахгүй юм тий хандлагатай байсан байгаа. За ингээ бүх юмний учрыг 20 жилийн дараа Норо ойлгосон. За Томо хүүж 19 настай учраас энэ нарийн ширээний зүйлийг сонсч ирсэн. За тэгээд Томогийн хоёр эрэгтэй дүү бол тий 18 настай тэгээд 15 настай юм хоёр хүү байгаа. Тэр тусмаа одоо тэр авгахын үлдээсэн орон сууцнд одоо өнөөдрийн хүртэл амьдарч байгаа тэгээ хамаатан хүмүүстэй байгаа гэдэг үгийг сонссон. За нөгөө нууц амраг эмэгтэй нь одоогоос 3 жилийн өмнө нас тэ өвчний улмаас нас барсан. Тэгээд яхахгүй асран хамгаалагч нь одоо тэр дэлгаач ээжийнхэн талын тэ хүмүүс байгаа. Тэгээд энэ хооронд нь бас нууцаар ингээд тусалт хэмжээд хоёр хүүтэйгээ босож уулзаад байж байгаа. Тэгээд
Ямар ч гэсэн Томоо бол те доороо 2 ихтэй дүүтэй шүү гэдэг тийм үгийг одоо Майкл хэлсэн. За ингээд Нора үнэхээр юм нэг гайхах зэлгүй бүрж бүх зүйл нь ингэж оронгороо эргээд те энэ амьдралыг өдөө болтой ингээд өдөр шөнөгүй хичээгээд яваад байхад бас нөхөр нь давхар 2 амьдрал ингээд зохицуулаад явж ирснийг хараад үнэхээр бас стресстэй шоконд орсон. За ингээд стресс шокноос гарч чадахгүй байсан учраас 7 хоногийн дараа Нора одоо иргэнийхэн бүртгэл мэдээллийн газар очиж нөхөрөөсөө салах өрөвдлийг одоо аль биесээр өгсөн. За тэгээд 19 настай Томо хүүч бас энэ үйл ажиллагааг дэмжиж те олон жил таныг ингэж худал хуурмгаар тижээж тэтгэжсэн энэ хүнтэй одоо юуны төлөө цаашдаа амьдрах уу, юунд итгэж найдаж явах уу гэдэг талаас бас нэлээд ээждраа ярилцсан учраас хүүн бас энэ шийдвэрийг бас дэмжсэн. За ингээд яг харахгүй Нора Майкл хоёрын саналт бол ингээд 2 жилийн турш нэлээд те хөрөнгийн маргаантай асуудлуудаар явсаар аваад ингээд эцлэн сэгсгэлтэй ингээд сайхан салцгаасан. За мэдээж Нора өөрийнхөө харьяалах одоо өлөдлөх хөрөнгөс бус зүйлүүдийг авсан. За шүүх хурлын танхимд Майклийн 2 хүүтэй бол танигдсан. Ягарахгүй Томо хүүтэй төстэй нэг ийм одоо амьдрал болсон. За тэгээд Нора бол ерөнхийдөө нөхрийнхөө зүүднээс нөхрийнхөө нууцыг санамсаргүйгээр хэрвээ мэдээгүй бол бүхэл амьдралынхаа турш одоо юу гэдэг юм жижиг тоглож байгаа эр хүний жүжигэнд хууртаж амьдралаараа бас ингэж хохирох ийм гонигтай түүхийг бас туулж исэн юмхтэй байдаг. Тэгэхээр хүн ерэн зүүдэндээ ярина гэдэг бас тийм одоо юу гэдэг те энгийн бас зүгээр байдаг зүйл бас биш. Одоо нөгөө нэг ямар хулгай зүүдэндээ гэдэг нь нэг тийм үг байдаг. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр ерөнхийдөө та бүхэн хүн амтан бас зүүдэлж байвал яриа хөрөгийг сонсоод бас те авахын аваад хаяхын хаяад явж явах хэрэгтэй байна гэдэг тийм сургамжит одоо маш том гоё түүх болж одоо үлдэж байна. За тэг өнөөдрийн оруулсан гоё түүх та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд янз янзын ярьж исэн зүүд энэ төр сонсч исэн бол доор комент энэ төр бас бичээрэй. Бас маань мэдээд хэрэгтэй. Бүгд одоо унших учраас та бүхэн өөр тохиолдчихсэн бас хөөртөө явдал байвал доор сайхан сараачаад бичиж байгаарай. За ингээд гоё түүхүүд суугтайгаа ойрхон орж гараад байж байгаа та бүхэнд үнэхээр баярлалаа. Дараагийн гоё түүхүүд араагаасаа өсрөд орж ирнэ.